Миний өмсөж байгаа энэ хувцсыг та Монголд үйлдвэрсэн гэвэл итгэх үү? Энэ бол G&S компани Somo брендийн эмэгтэй хослол юм. За энэ хувцс нь импортын бараанаас 2 дахин хямдүнтэй 3 жилийн эдлэгээ дах чанартай юм а. Бизнес шийдэл нэвтрүүлгийн анхны дугаар та бүхэнд хүрч байна. Би сэтгүүлч Оёрт нь энэ дугаарт бид бүхэн Монголын спорт хувцс үйлдвэрлэлийн Somo брендийг онцлоголно. Өнөөдөр аж үйлдвэрийн яамд 170 гаруй оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүртгэлтэй байдаг. Тэдний 20-30% нь үйлдвэрлэлийн төрөлд спорт хувцас багтдаг юм. За харин гарын 5 татах цөөхөн хідэн энэ төрлийн хувцсыг дагнан үйлдвэрлэж байна. Тэдний нэг нь G&S компани. За тэд монголчуудыг Somo брендийн хувцсаар хувцаслагыг зорин ажиллаж байна. Энэ нь ч өнөөдөр хэрэгжиж байгаа юм а. Зөвхөн нэг тоглолтын хувцсан дээр жишээ үйлдвэрлэлийн шат амжилтыг та бүхэнд харуулъя. За учир нь гэвэл бүтээгдэхүүн бүртээр шат амжилт харилцан адилгүй байдаг. За эхлээд захиалагчаас хэмжээ авна, загвараа гаргана, эсвүрчин эсэх нь хатгамалд орно, хэрээс ойно. За энэхүү 65 мянган төгрөгийн үнэтэй тоглолтын хослын цамц бэлэн боллоо. Үүнд 2 дугаар нэр байгууллагын лого гэх мэт 5 удаагийн хатгамал ордог бол бэлтгэлийн хослолд 3 удаагийн хатгамал ордог юм а. За хатгамал, хэрээс, загвар зэрэг түүхийд бэлтгэхээс бусдаар эцсийн шат амжилт хүртэл энэ үйлдвэрт спортын хувцас бэлэн болж байгааг та бүхэн харлаа. За тэгвэл Somo брендийн үйлдвэр эрхэлсэн захирал Цэдэн Содонтой уулзаж бас зарим зүйлийг тодруулъя. За сайн байна уу та? Сайн байна уу? За тэгэхээр ярьсан танаа бүтээгдэхүүнийг харахад бол гадаадын нэртэй брэндээс бол харахад ялгагдах зүйл алга. За яг чухамдаа оёдлын чанар хэрээсээ ямар түвшинд хийдэг вэ? За бид нар бол өнөөдөр Монголдо анх удаага одоо юм бие дэврийн хувцсыг ойж байгаа үйлдвэрээ. Манай үйлдвэр бол онцлог нь бол Монголынхаа хүмүүст тэр дундаа тамирчтай, бие физиологид таарсан тохиромжтой тийм хувцсыг ойж үйлдвэрлэдэг. Ингэхдээ бол бид нар одоо хамгийн спорт яг ямар төрлийн спортод тохирсон байна уу? Тэр материалаар нь дэлхийд одоо хэрэгжилж байгаа бүх тоног төхөөрөмжөөр нь зориултын тийм хувцсыг үйлдвэрлэгээрээ манай компани онцлогтой. 2006 онд Somo брендийг үүсгэн байгуулжээ. Тухайн үед хүнд ямар бүтээгдэхүүн зориулан үйлдвэрлэж худалдаалахаа мэдэхгүй байсан бол одоо өөрийн гэсэн зорилттой зах зээл хэрэглэгчтэй болсон байна. Тэдний хэрэглэгчид нь улсын хурлын тамгын газраас эхлээд Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ баг, лигийн тамирчид, сургууль, төрийн болон хувийн хвшлийн байгууллага зэрэг маш олон худалдаа өгч байдаг юм а. Хамгийн сүүлдэл гэхэд Дахрын албаныхны богино ханцуутай цамцыг ойж уралсан байна. Үүнийг бол 30 оёлын машинаар 10 гаруй ажилчид ойж уралдаг юм а. За тэгэхээр яг 15-аас 20 хүний нэг багийн хослыг бол одоо 3 өдрийн турш энэхүү хамт олон ойж гүйцэтгэх чадвартай. За ингээд G&S компани үүсгэн байгуулагч ерөнхий захирал Ганц Зоригтой уулзъя. Сайн байна уу та? Сайн байна уу. За тэгэхээр яг бид өөрсдөө дотооддоо спортын хувцсыг ойж үйлдвэрлэж чадж байгаа боловч бас яг ихтгэл үнэмшил бага байх шиг байна. Таньд ч бас ийм зүйл тохиолдож байсан гэсэн. Ер нь бол спортын хувцас оё гэсэн санаа анх өөрөө спортоор хичээлдэг байсны хувьд тамирчдын зовлон жаргалыг мэддгийн хувьд хувцс дутагдaltaй байдаг л да. Тэрийг бий болгохын тулд л оёдлын мэргэжлээ ашиглаад спортын хувцсыг ойж эхэлсэн. Тэгээ спортын хувцсыг оёод анхны бүтээгдэхүүн болох бэлтгэлийн хувцсыг оёод хаан улд үүрэгт спортын хороонд өгж ирсэн. Тэгэхэд удирдлагууд нь бол зөвшөөрөөгүй л дээ. Яагаад зөвшөөрөөгүй гэвэл та нар брэнд хувцас ойж авчираад дээр нь Монгол хаан улд үүргийн логог тавиад намайг одоо хуурах гэж байна. Энийг чи мэдж, энийг чи бол гадны л хувцас байгаа гэдэг байдлаар ихтгэл үнэмшил муутай байсан бол өнөөдөр бол одоо манай компаниг мэддэг байгууллагач хүнийг чуу хүмүүстэй болсон байна. Тамирчид таарсан, биеднээс суулцсан, яг Монгол хүний бие тааруулсан хувцсхийн гэдэг бол бас нэг төрлийн спортынхаа өнгө үзэмжийг нэмж байгаа. Би ч өөрөө спортынхаа өнгө үзэмжийг сайжруулъя гэж бодож штэ. Тэр утгаараа тэгээд манай үйлдвэр бол их чармааж ажиллаж байгаа да. Өнгөрсөн жилүүдийн санхүүгийн нөхцөл байдал ямар түвшиндээс энэ жилийн хувьд ямар бизнес төлөвлөгөөтэй байгаа? Ер нь бол оёдлын салбар гэдэг бол маш хүнд салбар штэ. Маш их хичээл зүтгэл их дуртай
сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс л ажилладаг салбар гэж би ойлгодог. Тийм ч учраас би өөр мэрэгчлээ боловч энэ хоёрын салбарт одоо ингээ 22 3 дахь жилдээ зүтгэж байна. Ер нь бол дотоодын зах зээлээ барьж авахын тулд эхлээд мэдээж маш их бэрхшээлтэй байсан. Зүгээр орлогогүй дандаа одоо хасах зардалтай байсан үе хүртэл байсан. Энийгээ төвчиж гэр бүлийнхээ хүнтэй зүтгэсээр байгаа л өнөөдрийг хүрлээ. Манайхаар зөвхөн сагсан бөмбөг юм уу тийм ганц нэг төрлийн улсууд оюулдаггүй. Ер нь бол хувь хүн ч гэсэн дуртай загвараа барьж ирээд л яг ийм зургаа ч юм өөрийнхөө санаагаа бидэнд ойлгуулах юм бүгдийг хийж өгч яадаг. Ер нь бусад спортууд одоо клубүүд, спорт клубүүд ч гэсэн манайхаар хандаж эхэлж байгаа. Жишээлбэл бол одоо хоккей холбоо бол энэ жилээс эхлээд өөрсдийнхөө бүх хувцсыг хийлгэхээр гэрэг ээжлээ. Одоо тэгээд дараагийн уралдаан тэмцээнийг гадаад дотоод явж байгаа. Одоо Тайланд явж байгаа хувцсыгаа хүртэл хийлгүүлж байна гэх шийтэй. Бусад спортын холбоот ч гэсэн удахгүй бидэртэй бас хамтж ажиллах баха. Тэр талаар бас жоохон бодлогын ажил хийнэ л гэсэн бодолтой одоо энэ жилийн төлөвлөгөө. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэ их хэмжээний хувьд TLG 13 сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар 5 жилийн туршид ажилласан. Тэгэхээр Монголын яг спортын багуудын тулгардаг гол хүндрэл нь бол яг спортын хувцас хэрэглэл байдаг. За энэчүүднээс яг монгол хүний биеийн онцлогт тохирсон спортын хувцас энэ зах зээлд шаардлагатай юм гэдгийг олж харж одоо Сомо брендийг үүсгэн байгуулсан төвхтэй. Сомо брендийн анхны үйлчлэгч нь Монгол Улсын гавьяа тамирчин, сагсан бөмбөгчин, шарав, жамцуул тэдний мөн байнгын үйлчлэгч нь Монголын үндэсний супер лигийн дунд говь альянс харьцаа баг юм а. За ингээд тус багийн дасгалжуулагч Алтай очиртой уулзъя. За орой минь төргий тань. За сайн байна. За тэгэхээр Сомо брендийн байнгын үйлчлэгч бол танаа баг байгаа. Тэгэхээр танаа багийнхаа яг тэдний үйлдвэрлэсэн хувцсыг хэрэглэхэд хэр тааламжтай зохицолтой байдаг вэ? За ер нь бол манай баг Сомо компаниас ер нь өмсгөлөө. Зөвхөн манай багч биш юм. Манай лигийн багууд болон Спай лигийн багууд яг нийтдээ ойролцоогоо 100 гаруй багууд байгаа. Сагсны багийнхан гэл 100 гаруй. Тэгээд манай Сомо компаниас өөр компаниас хийдэг өөр спортын өмсгөл бас хийдэг юм байлаа. Манайхан бол сүүлийн 4 жил бол багууд булаацалж ойчроо өгж байл Сомо компани хийлэгдэг. Тэгээ яагаад хийлэгдэг вэ? Одоо чанар нь нэлээд сайн. Яг өөртөө яг ойж сайн хийдэг болохоор тэр хувцс нь бол хизээч ерөөсөө уурдаж тэгж мууд гэсэн юм байдгүй. Бид нэг өмсгөлийг бол 3-4 жил хийхлээр яг чдгүү. Хүлс шингээх чанар арьс амьсгалуулах чадвар нь ямар байдаг? Яг тэр хувцсны чанар нь өөрөө ганцхан ах маань өөрөө залуудаа бас өөрөө одоо ч хүртэл хүүхдүүдэд ажилтгийн сагсан бөмбөгийн хүүхд бэлддэг. Тэгээ тийм болохоор өөрөө энэ спорт ойрхон болохоор цагчид ямар хувцас өмсдөг, ямар шүү одоо резмертэй, ямар шүү бариу, хин ямар Америк тагуулагч маань гэхэд жишээл бас өөртөө өөр өмсгөл бас өмсдөг, арай өөр дизайнтай. Тэгээ ихэнх тамирчид маань ирчээд энэ манай Сомо компани өмсөлийг аим сонирхдаг. Яг дуртай хүмүүс дуртай дизайнаа зүгээр зурж өгөөл. За энийг хийгээд өгөөч гэхэд хийгээд өгчтэй аим хурдан. Мөн оёот хийдэг болохоор аим чанартай болохоор Леона тамирчид маань өөртөө одоо өөрийнхөө хайскуулын хүүхдүүдэд зориулсан, дүүнэтээ зориулсан, өөрийнхөө багтаа зориулсан хувцсыг хийж аим авч явдаг. Одоо Монгол яг хэрэгчтэй яг Монголын өөрийн гэсэн Сомо компани гэсэн тэмдэгтэйгээр одоо Америк авч явж тэрийг өмсөж одоо хайскын тэмцээн бол одоо коллежийн тэмцээнд өмсөж хэрэгэлдэг. За баярлалаа тань. За баярлалаа. За тэгэхээр Сомо брендийнхэн яг одоо ч гэсэн Монголын спорт хувцсны брендийг бий болгохоор ажиллаж байгаа. GNDS компани ажилчдаа оргил ачаалттай үед 1.2 сая төгрөг, харин захиалга багтаа үед 600 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Үүсгэн байгуулагчид нь жолооч олсоо эхлээд даргын ажлаа гүйцэтгэн таныг нэвтрүүлэг хүлээн авч буй цаг мөчөж спорт хувцсны Монгол брендийг бий болгохоор ажилласаар байна. Бизнес шийдэл нэвтрүүлэг Сомо брендийг танилцууллаа. Монголчууд хэн түнтэй Хятадд үйлдвэрлэсэн хувцсаар гангардаг цаг аль хэдийн өнгөрчээ. Учир нь гэвэл Монголд үйлдвэрлэсэн чанар сайтай хувцс өмсөх боломжийг үндэсний үйлдвэрлэгч эксклюзив загварын брэнд та бидэнд олгож байна.
2009 онд Exclusive компани ажлын хувцас үйлдвэрлэн ажлын гараагаа эхэлж байжээ. За ингээд 3 жилийн дараагаас үүссэн эдийн засгийн хүндрэлээс үүдэн ажлын хувцсны борлуулалт эрт багассан байна. За энэ ч үүднээс Монголд яг өөрийн гэсэн дотоодын брэнд бүтээгдэхүүн хэрэгтэй юм байна гэдгийг ойлгон та бидний өмсдөг өдөр тутмын хэрэглээний хувцсыг үйлдвэрлэж эхэлсэн байна. За тухайн үед бол одоо 30 гаруй метр квадрат талбайд усын ихтлгүүрт ганцхан өөрийн гэсэн салбар дэлгүүртэй байсан тус компани өдгөө 4 салбар дэлгүүр 3 салбарт үйлдвэртэй болсон байна. За яг миний зогсож байгаа энэ хүү 50 мянгатын салбарт одоо миний өмсөж байгаа шиг ажил хэрэгч хувцас болон чөлөөт хувцас за мөн яг одоо ирж байгаа хаврын улиралд зориулсан болтооны загваруудыг худалдаалж байгаа юм а. За ингээд яг одоо үүнээс өмсөж үзээгүүл энэ өнгө надад зохих юм шиг санагдлаа. Энийг өмсөд үзье. Танай компанийн хувьд онцлог нь 8 жил Польш улсад үйлдвэрлэл эрхэлсэн тэр туршлага дээр үндэслэж яг Exclusive брендийг бий болгож байгаа тий. Тэгэхээр яг энэ болтооны загварыг яаж гаргаж ийн хөнгөн үйлдвэрийн салбарт юу загвар гэдэг ямар байр суурьтай байдаг вэ? Хурдан амжилттай байсны гол шалтгаан нь бол ерөөсөө мэрэгжлийн хүн энэ үйлдвэрийг хариуцаж ажилуулдгаараа л онцлог юм л да. Тэгэхээр манай гэр бүлийн хүн хувцсны дизайнер, зураач хүн байгаа. Одоо ер нь үйлдвэрлэл одоо бүх үйлдвэрлэлийнхаа талыг хариуцаад явдаг юм байна. Дизайнер бол зөвхөн зураг зурхаасаа гадна бүх юмд оёдлынхоо хэрэгжилж байгаа материалаас аксессуар одоо энэ ойж байгаа утас, тоовч оёдолд одоо оёдлчин маань яаж ойж гин үү? Дараа нь бэлэн бүтээгдэхүүн болоод гараад ирсэн байхад яг тэр загвар нь одоо дизайнерийнхаа хүссэн загвараар гарч ирч чадчихна уу? Дараа нь дэлгүүр дээр очиод ямар хувцастай яаж зохицуулж өмссөн байна, яаж тавьсан байна. Гэх жишээтэй дизайнер хүнд бол ерөөсөө бүх л юм их хамааралтай байдаг юм. Ер нь яг үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд дотоодосоо боловсон хүчнээ хахад хэр анхаарч ин залуу боловсон хүчнүүдийг бэлддэг танах. Энэ жилээс маш өөр зарчмаар бас хамтарч ажиллая гэж бодоод байна л да. Юу гэхээр яг төгсөж ирж байгаа хүүхдүүдийг одоо жишээ нь 20 хүүхдийг нэг одоо цех буюу нэг шугам болгоод ерөөс яг бүтээмж гаргадгаар одоо хүмүүжүүлж авъя гэж бодож байна. Тэгэхээр энэ их үр дүнгээ өгөх байх гэж бодож байна. Урд нь бид нар дадлаг хийлгэж зуныхын амралтаар ажилуулдаг. Дараа нь авч үлдэхийг хүсдэг боловч тухайн хүүхдүүд маань бас яг оёдлчин болох хүсэл эрмэлзэл нь их хориг харагддсан болов. Тэгэхээр энэ 20 хүүхэд маань ямар шалгуур тавигдах вэ? Ерөөсөө л оёдлчин болох юмсан. Энэ мэрэгжил дуртай, хайртай. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр миний өмсөж байгаа болтоо бол Exclusive брендийн энэ хаврын улиралд гаргаж байгаа хамгийн анхны загвар байгаа. За 198 мянган төгрөгийн үнэтэй. Яагаад гэвэл хамгийн тансаг материалаар үйлдвэрлэсэн. За дараагийн загварууд бол одоо 49 мянгаас эхэлнэ гэдгийг тус брэнд хэлж байна. За ингээд энэ болтойг хэрхэн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн шат амжилтыг очиж харцгаая. Өдөрт 80-аас мянган ширхэг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Exclusive компани 3 үйлдвэрийн нэг болох Хүртэг болтооны үйлдвэрээс та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. За болтооны хувьд загвараас шалтгаалan 40-80 шат амжилттай дамждаг юм а. Exclusive компани үйлдвэрлэлийн шат амжилтаараа аргатын системийг сонгосон байна. За өөрөөр хэлбэл нэг шат амжилтыг зөвхөн нэг хүн дагнаж хийн. За ингэснээрээ мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлсэн ч нэгэн жигт хийцтэй болох юм а. За үүнийг л массing үйлдвэрлэл гэж хэлээд байгаа юм. За бид бүхэн оёдлын чанарын талаар тус компани оёдолч Алтан Туяатай уулзаж тодруулъя. Сайн байна уу та? Сайн байна уу? Тэгэхээр яг одоо дотоодын үйлдвэрлэлийг хэрэглэгчид нэг ингэж дүгнээд байдаг л та. Жохон оёдлын тийм байна, ийм байна гэх шүүмжлэлтэй маягийн танай үйлдвэрийн хувьд оёдлын чанараа яаж гүйцэтгэдэг вэ? Манай үйлдвэрийн оёдлын чанар бол ерөнхийдөө олон улсын стандартын дагуу бид нар яг одоо сурсан тэр зүйлийн дагуу л ер нь бол оёж гаргаж байгаа. Тэгээд ер нь тийм шүүмжлэл хилээд байгаа хүмүүс бол Монголдо хийж байгаа энэ бараа бүтээгдэхүүн бэлэн хувцсыг өмсөж үзээд хэрэгжилж үзээсэй л гэж хэлмээр байна да. Яаж анхаарч ойж та нарийн ширийн оёдол дээр яг ямар шат амжилтыг та хийдэг байгаа? Би бол ерөнхийдөө одоо энэ загварын болтоо манайх ингээд болтоо маасаар ингээд гаргалаа гэхэд ерөнхийдөө захыг бол их биеинд нь залгаж суулгаж өгдөг байгаа. Тэгээ нэг бол яг л
одоо ямар стандартын дагуу оёх ёстой тэр дагуу л оёж бид нар бол хийдэг байгаа. Бальтооны шат дамжлагын хувьд мэдээж хамгийн ихэнд загвараа гаргаж материалаа сонгон, за үүний дараагаар эсгэн, за ингээд наалт хийн, за үүний дараагаар эндүүдлэг хийн. Эндүүдлэгийг бол ойдол олгоны дараагаар хийдэг байгаа. За энэхүү 40-80 шат дамжлагын дараагаар бүтээгдэхүүний довч бүчийг хийсний дараагаар мөн дахин эндүүднэ. За ингээд хамгийн сүүлд хаяг, шошиг, логог наасны дараагаар бүтээгдэхүүний үнийг тогтоож та бидний гар дээр хүрдэг байгаа юм а. За Exclusive компанийн хувьд өнгөрсөн онд 150 мянган ширхэг нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. За энэхүү компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон 17 үйлдвэрлэгчийн нэг юм а. Та Exclusive компани ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ? Бүтээгдэхүүнийхэн чанар нь танд ямар санагддаг вэ? Дажгүй санагдсан. 2 цамцл авсан да. Энд нэгдснийхэн дараа тэгээ одоо дахиад юм авахгүй л орчирч. Авсан цамц нь биед нь хэр эвтэйх юм байна? Тэгэхээр эвтэйхэн тэгээд үнэн нь болохоор боломжийн санагдсан. Өөрөөсөө ямар бүтээгдэхүүн танд яг таны үеийнхэнд ч юм уу зориулж гаргаасаа гэж бодож байна? Яг одоор тийш нэг сайн үзег болохоор мэдэхгүй л явж байна. Ер нь бол тийм хавар наврын болтож сонголтоо гаргуул зүгээр юм уу л гэж бодогдож байна да. Яг одоо улиралдаа. Exclusive компани гэгшүү зан тааврын хажууд 10 дугаар хорооллын салбараас та бүхэндээ бизнес шийдэл үргэлжлэн хүрч байна. За энэ жилийн хувьд Exclusive компани 50 мянга дахь салбарт хүүхдийн дасаг шинээр нээх бол за Sky ихтлгүүртэх салбараа өргөтгөн гэдэг мэдээллийг бидэнд өгч байна. За мөн түүнчлэн хүннүү мол олон Эрдэнэт Дархан хот, за мөн Сэлэнг, Өмнө говь, Хөвсгөл, Завхан зэрэг аймагуудад шинэ салбараа нээх юм а. Үндэсний үйлдвэрлэгч Exclusive брэндийг та бүхэнд танилцууллаа. Бизнес шийдэл нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ.